Сая татварын багц хууль дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын асуудал хууль төсөл санаачлагчид буцсан л да. Тэгээ ингэж буцахад эргэлзээтэй нэг асуудал нь өөрөө энэ жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал одоо өргөн барьсан байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль энэ хоёр хууль чинь хоорондоо зөрчилтэй байсан. Тийм ээ. Тэгээ энэ зөрчлийг яаж арилгахаар ажлын хэсгүүд хоорондоо ярилцах, за эсвэл засгийн газар аж ахуйн нэгжийн орлогын албан татварынхаа хуулийг эргэж ингэж оруулахаар ийм асуудал үүсэж байгаа бол энэ дээр нь манай энэ жижиг дунд үйлдвэрлэлийн энэ хуулийн ажлын хэсгийнхэн энэ яамныхан хоорондоо хамтын үйл ажиллагаагаа сайжруулах түвшинд ямар арга хэмжээ хийж байгаа вэ гэсэн юм асуулт асууя. Ажлын хэсэг 2 дугаар бохир хариулъя. За амар зэ гишүүний асуултанд хариулъя. За энэ хуулийг бол хуулийн төсөл санаачлагч маань одоо 1% албан татвар нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дээр нөгөө 90% буцаалт гэдэг зохицуулт бол байгаад байгаа. Тэгэхээр энд ер нь бид бол энийг эрх баригч нам Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн 2.7 дээр 1% татвар 1.5 тэрбумаас доош борлуулалттай бол 1% татвар аавна гэсэн зохицуулт байгаа. За үүнээс улбалаа засгийн газрын үйл ажиллагааны 2016-аас 20 оны хөтөлбөрийн 1.11 дээр бол мөн 1.5-аас доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүл 1% албан татвар авна гэсэн энэ зохицуулттай уялдуулж бол хуулийн төсөл санаачлагч маань оруулж ирсэн. За аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль бол нөгөө 90% буцаалт. За тэгээд тэн дээр нэг зөрүүтэй юм нь бол нөгөө татвар ногдох орлого нь 1.5 татвар ногдох орлого нь 1.5-аас доошоо байх юм бол одоо юу яана 1% татвар авна гэсэн. Энэ бол нөгөө жижиг дунд ихгүйгээр томоохон аж ахуй нэгжүүд бол бас ороод явчих боломж байгаа гэж одоо хуулийн төсөл санаачлагч ажлын хэсэг үл үзэж байгаа. Жишээлбэл нөгөө зарлага өндөрсгөөд 100 саяын 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон. Тэгээд зарлага нь 99 тэрбум байх юм бол 1 тэрбум гээд ингээд нөгөө татвар ногдох орлого нь 1.5-аас доошоо гээд ингээд томоохон аж ахуй нэгжүүд орчих боломж харагдаад байна. За манай засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хуулийн төсөл санаачлагчийн гол барьж ирсэн концепц нь юу вэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэгчтэй буюу нөгөө жижигүүдэд дэмжинэ гэсэн тэр бодлого маань 1.5-аас доошоо одоо 1% татвар тамруулна гэсэн энэ хоёр байр суурь бол ингээд хоорондоо бас өөр байгаа учраас одоо чуулган дээр тэр аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль бол одоо унсан бахаа гэж ойлгож байгаа. За энэ